Секретарын микрофоныг өргөж байна. Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ эрүүгийн хуулийн 13-14 дугаар зүйл Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааны хянан шийдвэрлсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаа 2025 оны 11 дугаар сарын 24-25-ны өдөр үндсэн хуулийн цэцгийн хуралдааны тахинд болсон бөгөөд хуралдааныг үндсэн хуулийн цэцгийн дарга Баясгалан даргалж үндсэн хуулийн цэцгийн гишүүн Үлзий сайхан, Ганбаатар, Мөнх сайхан, Батархчаа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралцсан. Үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Баттуул, түүний өмгөөлөгч Орсоо, мэдээлэл гаргагч иргэн Номын Баясгалан, түүний өмгөөлөгч Тамир, мэдээлэл гаргагч иргэн Галбаатар, Сумья Базар, Чанцал Дулам, Энэрэл, Анхцяа, Хүрлбаатар, Шинжээчээр хууль зүйн ухааны доктор профессор Солонго, хууль зүйн ухааны доктор дэд профессор Тэмүүлэн, сэтгүүлч Баргалмаа нар оролцсон бол Монгол Улсын их хурлын итгэмжлэгтэн төлөөлөгчөөр Улсын их хурлын гишүүн Б. Инхвэр миний бие оролцсон. Энэхүү хуралдаанаар дээр дурдсан нэр бүхий Монгол Улсын иргэдээс үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэл буюу эрүүгийн хуулийн 13-14 дугаар зүйлд хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан ил тутал мэдээллийг олон нийт тараасан бол 451-ээс 1301-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийт тусдаа ажил хийлгэх эсвэл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зочих эрхийг хязгаарлах ял шийтгэл гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн эрх чөлөө хууль дээдлэхэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 16-р зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэх эрх чөлөөтэй мөн зүйлийн 17 дахь заалтын төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаалan хамгаалвал зохих нууц хамаарахгүй асуудлаар мэдээлэл авах, хүлээн авах хэрэгтэй. 19-р зүйлийн 1 дэх хэсгийн төрөөс хүний эрх хэрэгчлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх хэрэгчлөөг зөрчигдөж тэмцэх, хөндөгцсөн эрхийг сэргээдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. 70-р зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн хууль бүрнээ нийцсэн байвал зохино гэснийг тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн. Мэдээлэл гаргагч нь дараах агуулга бүхий мэдээллийг цэцэд гаргасан. Үүнд эрүүгийн хуулийн 13-14 дугаар зүйл худал мэдээлэл тараах гэсэн зүйлийг нэмэлтээр оруулсан нь иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэж болох иргэний гэмт хорийн асуудлыг гэмт хэрэг тооцсон нийгэмд нэгэн тогтсон ойлголтоо эсвэл зохиомол бий болгосон ойлголтоо гэдгээс үл хамааран аливаа хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэх эрх чөлөөний агуулгыг үндэсний эрх зүйн тогтолцоонд явцсан хязгаарлагдмал байдлаар авч үзэх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын үндсэн хуульд төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнд тодорхойлсон иргэний үндсэн эрхийг хязгаарлаж болох зохих суур стандартд нийцэхгүй байна. Хүн итгэл үнэмшил үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэх суур нөхцөл нь мэдээлэл хаах, олж авах эрх юм аа. Олон улсын эрх зүйгээс ялгаатай нь Монгол Улсын үндсэн хуульд мэдээлэл хаах, хүлээн авах эрх чөлөөг үзэл бодолтой байх, илэрхийлэх эрх чөлөөнөөс тусад нь бие даасан үндсэн эрх болгож баталгаажуулсан онцлогтой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрх чөлөө нь мэдээлэл хаах, хүлээн авах үндсэн эрхийг нөхцөлдүүлдэг тул тус эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд мэдээлэл хаах, хүлээн авах эрх зөрчигдөх боломжтой. Худал мэдээлэл тараах тухай хуулийн хатуу хариуцлага нь олон нийтийн өмнөөс шүмжийг өрнүүлдэг сэтгүүлч нийгмийн идэвхтнүүд олон дагагчтай фэйсбүүк хэрэглэгч нар амандаа үдээр хийх буюу өөрийн цензур түлхэх, улмаар тэд дуурхаас татгалзаж эхэлдэг. Үр дагавар нь арчлал, нээлттэй ил тод байдалд асар сөргөөр нөлөөлдөг гэжээ. Монгол Улсын их хурлын итгэмжлэгсэн төлөөлөгч Улсын их хурлын гишүүн Инхвэр миний бие үндсэн хуулийн цэцэд хандан холбогдох тайлбарыг бэлтгэн өөрийн биеэр оролцсон. Цэцгийн дүгнэлт хэсэгт миний тайлбар бүрэн байгаа. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн үндэслэл нь дараах агуулгатай байна. 1. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-17 дахь заалтад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суур үнэт зүйл болохыг өргөн агуулгаар баталгаажуулжээ. Энэхүү эрх чөлөө нь итгэл үнэмшил үзэл бодолтой байх, түүнийг үг хэлэх, хэвлэл нийтлэх болон бусад хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хаах, хүлээн авах, түгээх зэрэг харилцан хамаарал бүхий цогц эрхийг өөртөө багтааж байна. Итгэл үнэмшил үзэл бодолтой байх эрх чөлөө нь хувь хүний дотоод мөн чанарыг хамгаалдаг. Туйлын эрхт бол түүнийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй.
Харин итгэл үнэмшил үзэл бодлыг илэрхийлэх нь гадагш чиглэсэн нийтэд хамаатай тул ийхүү илэрхийлэх хэрэгчлөөнд үндсэн хууль заасан зарчим шаардлагын дагуу хязгаарлалт тогтоох боломжтой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтын халдшгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд хүний нэр төр алдар хүндийг хамгаална. Хүний нэр төр бол хүн болж төрсөн хэн бүхэнд угаас зайлсан адил үнцэнд бөгөөд туйлын эрхэд тооцогдно. Алдар хүнд бол хувь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх гадаад үнэлэмж бөгөөд түүнд хууль бусаар халдахыг үндсэн хуулиар хориглоно. Иймд эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл нь ил тод мэдээлэл тараахыг хориглох замаар хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдахаас хамгаалахад чиглэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чөлөөнд тогтоосон хязгаарлалт мөн байна. 2. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт нь үндсэн эрхийн хязгаарлалт тавих нийтлэг шаардлага болгон тухайн эрх чөлөөний мөн чанараас үүдсэн тусгай шаардлагыг давхар хангах ёстой. Эдгээр шаардлагын аль нэгийг нь хангаагүй нь үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно. Эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл нь эрх зүйн тодорхой байдал тохирсон байх зарчим гэсэн нийтлэг шаардлагыг хангаагүй байна. 3. Хүний алдар хүндийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хуулийн хязгаарлах хуулийн зохицуулалт нь эдгээр үндсэн эрх хоорондын тэнцвэрийг хангах. Эрүүгийн хуулиар хязгаарлах тохиолдолд түүний хүрээг ноцтой төвшөнд явцууруулан тодорхойлох болон нэмэлт эрхийн шалгуур зэрэг тусгай шаардлагыг хангах ёстой. Эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл энэхүү тусгай шаардлагыг хангаагүй байна. 4. Дээрхийг бүхэлдэн дүгнэж үзвэл маргаан бүхий зохицуулалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг шаардлага болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтад тавих тусгай шаардлагыг хангаагүй байна. Иймд эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл нь үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг заасан эрх чөлөөний болон хууль дээдлэх зарчмыг 16-р зүйлийн 16-гийн 17 дахь заалтаар хамгаалсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх хэвлэл нийлэх эрх чөлөө мэдээлэл хаах, хүлээн авах, түгээх эрхийг тус зөрчиж улмаар 70-р зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн хуульд хууль бүрнээ нийцсэн байх зарчмыг алдагдуулсан байна. 5. Эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйлээр худал мэдээлэл тараахыг гэмт хэрэг тооцсон нь үзэл бодол итгэл үнэмшил бус харин түүний илэрхийлэл тавьсан хязгаарлалт байх тул үндсэн хуулийн 16-р зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг хөндөөгүй байна. 6. Эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйлээр хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан ил тутал мэдээллийг олон нийт тараахыг хориглосон эдгээр эрх ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд үйлчилж байх тул үндсэн хуулийн 19-р зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Хурдан уншаа. Цэцгийн дүгнэлт болохоор хариуцлагатай. Ингээд үндсэн хуулийн цэцээс дараах дүгнэлтийг үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргасан байна. Нэгдүгээрт эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйлд хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан ил тутал мэдээллийг олон нийт тараасан бол 451-ээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийт тусдаа ажил хийлгэх эсвэл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчихыг хязгаарлах ял шийтгэн гэж заасан нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн эрх чөлөө хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 16-р зүйлийн 16 дахь заалтын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх хэвлэл нийтлэх эрх чөлөөтэй. Мөн зүйлийн 17 дахь заалтын төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалуул зохихноос хамаарахгүй асуудлаар мэдээлэл авах хүлээн авах хэрэгтэй. 70-р зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн хууль бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг тус зөрчсөн байна. 2. Эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл нь Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй 19-р зүйлийн 1 дэх хэсгийн төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх чөлөөг зөрчигтэй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээ эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг зөрчөөгүй байна. 3. Эрүүгийн хуулийн 13-ийн 14 дахь зүйлд хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан ил тутал мэдээллийг олон нийт тараасан бол 451-ээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийт тусдаа ажил хийлгэх
Эсвэл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэн гэж заасныг үндсэн хуулийн цэцэд маргаан хань шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 хэсэг заасны дагуу 2025 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн түтгэл зүйсэх бай. 4. Энэхүү дүгнэлтийг үндсэн хуулийн цэцэд маргаан хань шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 34 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу хэлэлцэж хариу үйлчлэхийг улсын их хурлд уламжлахгүй гэжээ. Байнгын орооны эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 84 дугаар зүйл заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.